Сайн байна уу? E-class segment дээр за харгай нийтлийн ахлах хэрхэн хичээлийн төлөвийг батлах талаар заавар видео хүргэж байна. Менежерийн томилсон ахлах өөрийн эрхээр нэвтрэн ороод зүүн талд байрлах академик зэсний хичээл дэд зэсний хичээлийн төлөвлөгөө зэс рүү орно. Үүссэн дэлгэснээс хичээлийн төлөвлөгөө батлах анги болон хичээлээ сонгоно. Хичээлийн төлөвлөгөө хэсэгт багшийн илгээсэн анги хичээл байх ба үүнд нийт ээлжит хичээлийн тоо, нийт бүлэг сэдв харагдана. Хичээлийн төлөвлөгөө батлах хэсэг рүү ороод багшаа сонгоод ээлжит хичээл, цаг, бүлэг, сэдвээ хянаад дараахыг чеклээд батлах ногоон товч дээр дарснаар амжилттай батлагдана. Батлагдсан төлөвлөгөөг тухайн багш засах шаардлагатай бол сонгоод цуслах гэсэн улаан товч дээр дарснаар цуцлагдана. Нэгэн цуцласан хичээлийн төлөвлөгөөг багш ахин илгээж байж ахлах батлана гэдгийг анхаараарай. Танд амжилт хүсье E-class segment.